Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг за 4 дахь өдрөө Бээжин хотод ажиллаж байна. За бид яг одоо дэлхийд одоо технологийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Xiaomi компани үйл ажиллагаатай танилцж байна. За тэгэхээр 2010 онд гар утасны үйлдвэрлэлээр анх байгуулагдсан энэ компани маш богино хугацаанд дэлхийд нэрд гарч чадсан. За учир нь 2024 оноос эхэлж автомашин үйлдвэрлэж эхэлсэн. За ердөө 2 жилийн хугацаанд ихэд дэлхийн хэмжээнд нийтдээ 600 гаруй мянган машиныг үйлдвэрлэсэн. Өөрөөр хэлэх юм бол маш богино хугацаанд олон тооны автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай гэдгээрээ бол одоо энэ ижил төстэй одоо энэ үйлдвэрүүдийн одоо хажууд бол тэргүүлдэг. За гэхдээ автомашинаа бол хараахан дэлхийн зах зээлд бол гаргаж амжаагүй байгаа юм байна. За захирлын хэлж байгаагаар бол 2027 оноос эхлээд Xiaomi компани автомашина дэлхийн зах зээлд гаргахаар бол төлөвлөж байгаа юм байна. За тэгэхээр яагаад богино хугацаанд маш олон тооны автомашиныг үйлдвэрлэж чадж байна гэдэг нь за нэгдүгээрт энэ үйлдвэрийн бүх үйл ажиллагаа бүрэн автоматсан гэдгээр онцлог. За хоёрдугаарт энэ автомашины үйлдвэрт 700 гаруй робот ажилтдаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол яг үйлдвэрлэл ороод тарах юм бол тэнд автомашин биш роботын үйлдвэр байгаа юм шиг харагддаг гэдгийг бол онцолж хэлж байна. За тэгэхээр Монгол Хятадын сэтгүүлчд яг одоо энэхүү машин үйлдвэрлэлийн үйл явцтай танилцж байна.